Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын ахлагч Тэмэргэн байна. Манай энэхүү байгаль экологийн тухай 50 номны маань дугаарт Номын ертөнц клубын дэд ахлагчсан байна. За Батарчаа хоёлаа өнөөдөр ямар номын талаар ярилцуулъя? Өнөөдөр Ирүүс гэдэг ийм амар гоё номын талаар ярина. Амар айгуу том гоё. Айгуу том зузаан ном харагдаж байна. Харин тий. Ирүүс гээд ер нь бол шууд нэрнээс нь харахад л шууд дандаа ирүүсийн тухай л ярих уу? Ер нь дандаа Ирүүс биш ээ. Ер нь гол сэдв нь бол Ирүүс. Гэхдээ Ирүүстэй холбоотой бас өөр юмтын талаар ярина. Газар нутгийн талаар ярьж байгаа. Гэхдээ би бас Ирүүстэй толгуурлал ярьчихсан. За хоёлаа зохиолчхон талаар багс мэдээлэл олцъя. Манай Ирүүс гэдэг номны маань зохиолч юм болохоор Чожил Жавын Батсэ гэдэг айгуу мундаг зурагч юм байгаа. Айгуу алдтай зурагч нь дэлхийд нэр төртэй зурагч. Тий. Тэгээ манай зохиолч маань энэ номыг их олон жилийн хөдөлмөрөөр гаргасан гэж хэлэхэд буруудахгүй. Ирүүсийн зураг авах нь айгүй хэцүү. Ирүүстэй таарах хэцүү. Энд чинь тийм өндөр ууланд гарчаад Ирүүсийг хаагаад яваа. Тэгээ хөлн цасаар манай зохиолч маань ер нь өвлийн цагаар л явж зураг тарсан байлээ. 20 гаруй жилийн турш Ирүүсийн зураг тарж байгаа. Тэгээд энэ номоо гаргасан байлээ. Би өөр бас номнууд гаргасан гэсэн National Geographic хамтраад. Гэтэ би бус номнуудын нэрээ сайн мэдэхгүй байна. Яг харж үзег, унш үзег болохоор энэ номны талаар нь бол бараг цээж ярих мэдгээр тэгтлэн байсан. Айгуу гоё. National Geographic-тэй хамтарсан гэхээр ер нь бол яг яа харахгүй чадвартай зурагчин гэдэг нь бол мэддэгдгээр юм тий. Ерөнхийдөө бол энэ номон дээр яг юуны тухай гарах вэ? Яг нэг тийм товч агуулга бас жоохон хаалцаж. За. Энэ ном нь болохоор ер нь зургийн ном байгаа. Зургийн ном гэж хэлэх буруудахгүй. Хэдий зургийн ном ч гэсэн айгүй хэрэгтэй мэдээлэлүүд байгаа. Одоо жишээлбэл энэ номыг уншихад бол цохор Ирүүсийн талаар тун сайн мэднэ. Энэ нэр Ирүүс гэснээс цохор Ирүүс шүү. Номны нэр нь Ирүүс ч гэсэн яг цохор Ирүүсийн тухай. Ирүүс гэхээр энэ ч бас өөр Амазон нарт Ирүүс гэдэг тэрнтэй хамтарч. Тэгээд энэ ном дээр Ирүүсийн тухай мэдээлэлүүд байна. Бас дээрс нь манай зохиолч өөрөө Ирүүсийн зураг яагаад Ирүүсийн зураг ахаар болсон. Тэгээд яаж Ирүүстэй таарсан гэсэн түүхүүд нь байгаа. Тэгээд Ирүүсийн хамгийн чухал мэдээлэл байгаа. Бас дээрс нь Ирүүс ховордох магадлал тэгээд Ирүүстэй таарсан хүмүүсийн түүх айгүй гоё түүхнүүд байгаа. Бас дээрс нь хамгийн гол чухал зүйл нь бол манай зохиолчийн дарсан зурнууд байгаа. Айгүй гоё зурнууд. Даанч би энэ камер таруулах хэрэгсээ харагдахгүй л ах л та. Тэгэхээр аваад өөрсдөө үзэх л ах л та. За тэгэхээр ер нь бол сая чиний ярьсан зүйлээс нэг юм тийм толгойд буугаад байгаа байхгүй. За аюу. Яг яагаад ганц өвлийн цагаар Ирүүсийн зургийг явах гэж явд. Одоо Ирүүс баагаатай адилхан одоо баагаа өвөл ичдэгтэй адилхан 100 байдг юм уу? Яг яагаад юм бол? Яг уу өвөл дарж байгаа нь айгүй учир шалтгаан л та. Хамгийн гол нь өвлийн цагаар явж тарахад хамгийн гоё байдаг. Ирүүс маань өөрөө цохор Ирүүс маань өөрөө өвөлд нөгөө цастайгаа зөгцөө тэгээд жахан нуудмал тэгээд бас айгүй гоё харагддаг. Өөрний шалтгаан өвөл Ирүүсийг болоход айгүй амархан байдаг. Айгүй амархан жишээ зүгээр хэлбэр болгож өгдөг. Нөгөө цасан дээр Ирүүсийн алхсан мөр үлдээ. Тэгээ тэрийг хөөж явж байгаа ер нь хөвчлэн зураг дардаг. 100 бас дарж болно. Бас дээрс нь өөр нэг шалтгаан Ирүүс цасрахаг болон дээр амьддаг болох. Тэгэл ер нь өвөл нь хамгийн бест тацаг гэж. Бас өөр нэг шалтгаан өвөл яг 1 юм уу 2 сард цохор Ирүүс үржилтээ ордог. Тэр үеэр харах магадлал нэр их байдаг гэж үздэг юм байна. Энэ ном дээр бүр амар нэрэж хэлсэн. Айгуу. За тэгвэл ерөөдөө бол маа зохиолч яг зурагч юм байна шүү дээ. Ирүүсийн зургийг дарахтаа яг холоос дарах уу эсвэл ойроос уу? Ер нь Ирүүс гэдэг юмтай яг хүнийг харчаад дайрдаг уу? Тэрний тухай айгуу гоё дөх юм дээр. Манай зурагчин ах маань хамгийн түрүүнд Ирүүстэй тарахтаа айгуу ойролцоогоор 38 метрийн зайтай таарсан гэдэг. Тэгээ тэр Ирүүстэй таарч хамгийн анхны удаа нь тэгээд өөрийнхөө нэлснээр бол өөрийнхөө бичснээр бол Ирүүстэй баг 1-2 минут ширтэлцээ зогссон гэсэн. Тий. Тэгээд 1-2 минут ширтэлцээ зогсож байгаа. Тэр үед хамгийн анхны Ирүүсийн зураг дараад ер нь тэнчнээс яг энэ ном үүсэх сэтэл төрсөн. Тэгээд Ирүүс ер нь хүн рүү дайрдаг. Бас нэрсэн холоос дарсан зураг байгаа, ойроос дарсан зураг байгаа. Гэтэ ойроос дарсан зураг нь ойлгомжтой арай жоохон ховор дарахад хэцүү болно. За тэгвэл яг энэ номонд яг чиний хамгийн дуртай факт ч юм уу ямар нэгэн тийм шинээр олж мэдсэн зүйл яг юу вэ? За миний хамгийн таалагдсан хэсэг гэх юм бол яг үржлийн хэсэг наа. Би бас өмнө нэг Ирүүсийн ном уншижсэн. Тэгээд тэр ном дээрх мэдээлэлүүд, энэ ном дээрх мэдээлэлүүд аюу их таарч байгаа. Тэгээд
өмнөх ном дээр ч гэсэн энэ ном дээр ч гэсэн надаа яг вирусыг яаж үүсдэг гэх. Тэгээд үйлчлэлийн дараа хүүхдүүд нь яадаг гэсэн, зулцгнууд нь яадаг гэсэн тийм өөрхөн мэдээлэл таалагдсан. Вирус нь ер нь аюу ганцаардмал юм байна. Аха. Ганцаардмал гэжтэй ер нь ганцаараа амьдардаг. Яг вирус өөр вирустэй хамт байх шалтгаан гэвэл яг үйлчлэлийнхаа үеэр л хамттай. Тэр нь 6-аас 15 хоног л үргэлжилдэг. Тэгээ тэрнээс бусд үед бол вирус ганцаар яждаг. Тэр вирус нь нэм вирусын хойноос гүйж агаад тэгээд 6-аас 15 хоног хамт үржиж агаад яваад өгдөг. Вирус нь нэм вирус арихад. За. Тэгээд нэм вирус нь ганцаараа зулцнуудад хийждэг. Ойролцоогоор 2-оос 3 зулцх төрдөг. Азтай зарим хоор тохиолдолд 4-5 зулцх төрдөг. За. Тэгвэл одоо яг энэ вирус гэдэг амтны талаар хийхтэй гарч штэ. Тэгвэл энэ ном яг яаж бидний энэ удаагийн 50 номны сэдв болох байгаль экологи гэсэн сэдвтэй ингээд уялдаа холбоотой ингээд огтлж байгаа бай. За сая түрүү хэлсэнчлэн зөвхөн вирусын тухай биш бас өөр байгалийн тухай гардаг. Одоо жишээлбэл алтайн уулсан ямар хавар вирус хаана нутагшилдаг. Тэгээд вирус яаж нутагтайгаа зохисож амьдардаг. Тэгээд бас дээрээс нь тэр байгалийн үзэсгэлэн вирус ер нь нөгөө засраг уулан дээр амьдардаг гэсэн болохоор яг дандаа гоё байгаль гэх юм уу. Миний хувьд гоё таалагдсан. Манай зурагч ах маань ч 6 аягүй гоё дарсан. Харахад үзэсгэлэнтэй аягүй гоё зонууд дарсан. Тиймэрхүү байгаль амьдардаг. Тэгээд энэ номыг уншснаар хүн чинь ер нь одоо чинь Монголын их хүмүүс хаттай амьдрал тэгээд хөдөө аялж амжихгүй хөдөөний хадлаар баг идэхгүй ч хүмүүс аягүй болно байгаа. Тэгээд энэ номыг уншснаар тэр хүмүүс байгаль гэж манай Монголд ийм гоё байгаль байд юм уу гэж ойлгохоор бас дээрс нь айгүй хэрэгтэй мэдээлэл авчлахаар энэ номноос ер нь баг аялах шаардлагагүйгээр зургийг харсан байхад. Гэхдээ ер нь яриач тэгж хэлсэн цааш би зүгээр аялах сэтэл айгүй байна. Би бол энэ номыг уншаад өөрөө ерөөсөө очиж уулзсан гэсэн. Айгүй хавралтай. Тэгвэл яг энэ номны давуу тал нь юу вэ? Энэ номны давуу тал нь бол вирус угаасаа айгүй хаврцсан амтны тоонд ордог. Тэгээд энэ ном уншснаар вирус ямар гайхалтай амтан гэдэг болж мэднэ. Вирус нь яг бусад анч амтнаас ямар ялгаатай бэ? Бас дээрээс нь вирус нь хаагур нутагшлтын. Тэгээд вирус хавардж байгаа шалтгаан юу юм бэ гэсэн тиймэрхүү ойлголтууд явна. Тэгээд вирус ямар гайхалтайг мэдээд бас дээрээс нь вирустэй тааруул одоо хүмүүс чинь амтантай таарахаар тэгэл шууд айгаа цухтаад яхаа тийм эвгүй хөдөлт орсон. Би бол энэ ном уншснаар бол вирустэй тараад айхаас илүү баярлахаар болсон. Тэгээд энэ ном уншснаар Монголынхон байгалуудын ямар гоёг мэдчих болно. Бас дээрээс нь вирус ямар гайхалтай амтан бэ гэдгийг мэдэх боломжтой. За тэгэхээр яг Баттөрж өсвөр насны дээр явж байгаа хүүхэд ч тийм. Яг чамд бол үнэхээр их таалагдсан байна. За тэнгүүд яг хэдийн орчим насны хүмүүст илүү тохиромжтой яг илүү таалагдана гэж бодож байна. Энэ бол хүүхэд бол ер нь бүх насныхаа тохиромжтой. Гэхдээ яг насны ангилт гэх юм цаашийн сая миний хэлсэнчлэн бүх насныхаа тохиромжтой хүмүүний хобби өөр гэдэг сонирхол өөр гэдэг. Тэгээд тухайн хүмүүс дундаа нөгөө байгаль талтай айгуу дуртай бас дээрсэн амтны дуртай уулаар алхдаг хүмүүс гэх юм уу байгаль сонирхдаг хүмүүс нь ч тохиолж байна. Бас дээрсэн хоттой байгаад аялж амждаггүй цаг цагаанд болдгоо хүмүүс энэ номыг уншихад айгуу тохиолжтой гэж бодож байна. Жишээлбэл би бол баг тийм баян болоод тэгээд аялахаар хэмжээний өнгөтэй боллоо ер нь баг явахгүй байх. Тэгсэн чигсэн энэ номыг уншаад энэ ном ийм гоё юм байд юм байна гэд. Бас дээрс энэ номыг уншснаар шинэ хоббитой болж байна. Би бол зураг дарах сэтэл айгүй их төрлөө. Бас дээрс нь вирустэй уулзах сэтэл айгүй их төрлөө. Би бас өмнө Бацаа зохиолчийг судалж ийсэн. Яг энэ хүн вирус гэдэг номноос гадна бүргэд цаатан гэдэг ер нь бол Монголд байдаг одоо бас ховордож байгаа амьтдуудаар ч гэсэн бас иймэрхүү номнууд гаргадаг юм байлээ. Энэхүү гоё номыг манай клуб бэлгэлсэн Бацаа зохиолчтой баярлаа. Үнэхээр их баярлж байгаа шүү. Ялангуяа би өөрөө уншсан болохоор хамгаас их баярлж байгаа юм шүү. Энэхүү дугаарт маань хүрэлцэн ирж яг биднэрт вирус гэдэг цаахар вирус гэдэг амтны талаар ингээд энэхүү номыг уншиж тайлбарлаж өгсөн бас Баттөрждөө маш их баярлалаа. Бас энэхүү дугаарыг дуустал нь сонссон үзэгч та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. За манай дараагийн 50 номны жигсаалт авагдаж эхэлсэн байгаа. Манай номын ертөнц клубын нээлттэй Facebook хуудсан дээр одоо та санал болгох номнуудаа оруулах боломжтой байгаа шүү. Дараа уулзлаа түр. Баяр таа.